Сайн байцгаана уу? Намайг Хоёг очроо өгтөө Нансалмаа гэдэг. Би Мянган улсын байгалийн цогцлбот газрын хамгаалтын захиргааны судалгаа шинжилгээ мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос хойш ажиллаж байгаа. Биологийн ухааны магистр зэрэгтэй. Байгалийн тухай ярих, байгаль хамгааллын талаар яриад суух биш, байгаль дээрээ ажиллаж, суралцаж, ховор ан амттан ургамлыг дэрэгдээс нь харж судлах нь миний хувьд бол хамгийн гайхалтай мэдрэмж байдаг. Тусгай хамгаалалттай газар үндэсний хуралдаанд оролцох нь миний хувьд байгаль орчны салбарын бодлого, хууль эрх зүйн шинжилэл, тулгамдж буй асуудлын талаарх мэдлэг мэдээлэлээ дээшлүүлэх, бусад хамгаалтын захиргаатын сайн туршлагыг судлах, харилцан мэдээлэл солилцох, байгаль хамгааллын ажлын үр нөлөөг сайжруулах, шин санаа, шийдлийг судлах боломж гэж үзэж байгаа. Мянган улсын байгалийн цогцлбот газрын хамгаалтын захиргаа нь 2030 он гэхэд миний бодлоор байгаль төгс соёлын дурсгал, биологийн олон янз байдлын захин мэдээллийн сантай болно. Мөн хяналт шалгалт судалгаа мониторинг, сургууль сурталчилгааны ажлыг сүүлийн үеийн дэвшилтэд арга зүй, техник, тоног төхөөрөмжийг ашиглаж явуулдаг болсон байх. Мөн Мянган улсын байгалийн цогцлбот газарт хийгдэж байгаагүй биологийн олон янз байдлын суурь судалгаануудыг хийж мэдээллийн сан үүсгэсэн байна. Тухайлах юм бол цоохор ирвэс алтай хойлогийн судалгаа хийсэн байна. Мөн байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлсэн байна гэж харж байгаа. Хуралдаан уулзалт хэлэлцүүлэх нь бидний цаашдын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.